За лайв үзэж байгаа нийт хүмүүстээ бүгдэнд нь амралтын өдрийн мэндийг хүргэе. За бүтэн сайн өдрөөс манайхын гэртээ өнжөөд юмаа бэлдээд ч юм уу те маргааш бас шинэ 7 хоногийн эхний өдөр эхлэх гэж байгаа учраас бас юмаа бэлдээд байж байгаа бах. За Lexus 600 те Lexus 600 дэр маань мал суглаа авах хүсэлтэй хүмүүс байвал бол яг суглаа бол яг одоо бол байна. За тэгээд Lexus-ийн шинэ өнгө төрх шинэ тодорхойлол болсон Lexus 600 машины бол танилцуулга маань бол ингээд ийхүү эхэлж байна. За Lexus 600-гийн өмнө LX загвар 570 байдаг юм уу? Бусад загваруудаас нэг ялгарх ч юм уу онцлогдох өөрчлөлт гэх юм бол за мэдээж энэ өрүүлний хөрөнүүд бол бүгд цэвэр мод болж ирж байгаа. За цэвэр мод гэдэг бол ерөнхийдөө бол 2022, 23, 24 оноос хавуулаад ингээд үнэтэй лагшри ангиллын машинууд хийгдэж байгаа бас нэг юм шинэ содон төрөл байгаа. Одоо жишээ нь өмнө Lexus 570 машин дээр ч үгүй юм салооны оруулгууд бүгд дүүпер хийгддэг байсан бол одоо ингээд дандаа цэвэр модоо оруулахтай болж ирж байгаа. За тэгээд цэвэр модоо оруулахтай машин гэдэг бол ороход бол маш тансаг. За тэгээд оронгууд л мод үнэртэй тэгээд шийгшил байнгын хөгж идэг учраас бас мод өөрөөсөө ингээд үнэртэж байгаа нь маш гоё. За тэгээд түлхүүрийн хувьд гэх юм бол ийм шинжлэгдсэн ийм түлхүүртэй болоод ирж байгаа юм. За голдоо мэдээж бол wireless charger буюу утасгүй цэнэглэгч мэдээж голд байгаа. За тэгээд charger нь давхар бас хөргөгчтэй. За fast charging буюу хурдан цэнэглэх бас горимтой байт юм байлээ. За урдлын хоёр суудал бол мэдээж халж хөрнө, өрүүл маань дахиад хална. За урдлын хоёр суудал маань халж хөрнөө, дахиад жолооч яаж үзэн. За тэгээд 12 вольтын USB оролт болоо Type-C оролтуудыг бол энд оруулаад ирсэн байгаа. За нэг Lexus 570 байт юм уу, Lexus 600 4 тал загварууд төр байдаг. Нэг онцлог шинж чанар гэх юм бол одоо энэхүү харагдаж байгаа амарж байна ингээд дээш нь доош нь ингээд өөрөө тохируулдаг, суулгадаг энэ бас горим их гоё. За одоо би доошлууллаа гэхэд бол энд одоо ингээд харагдан за 4 төрөл байна уу тий? 4 төрөл. За ингээд дундч руу баг ороод ирж байгаа. Тэгээд дахиад ингээд доошлоод нормал нь энэ юм байна. За дундч нь бол энэ юм биш. За тэг хамгийн доотлол нь энэ харагдчихээн тий. Хий амарж инараа за шулуун замд явж байгаа тохиолдолд бол доош нь тултлан суулгаа явдаг ч юм уу тий. Нормал дээр арай намхан хурд их гэж байгаа бол за тэгээд хамгийн өндөр дээр нь тавиа шорон зам дээр явдаг ч юм уу. За жолоодох төрлүүд гэх юм бол энэ за одоо нормал мод маань харагдчихээн тий. За хот дотор бол нэлийн дэвсдэггүй ч юм уу ингээд хааз багтаа явдаг хүмүүс бол эко модоор яваа бас бензиний тодорхой хэмжээнд бас хэмнэж болно. За комфорт мод дээр бол илүү гоё тийм зөөлөн тухтай явъя гэж бас явж болно. За нормал мод нь харагдчихээн. Sport S модууд, Sport S Plus мод, Custom мод гэсэн юм нийтдээ 6 төрлийн мод бол байна. За тэгээд мотор болон амарчиныг ажиллагааг ч юм уу бүх зүйлүүдийг бол энэ хүм модуудаараа ингээд удирдаад өөрийнхөө унах нөхцөл тохируулах боломжтой. За парны удирдлагынуудын хувьд бол энд харагдсан. За парны удирдлагууд бол машиныхаа ерөнхийдөө үндсэн байгаа байр байдлыг бол эндээсээ бүтэн хянаа явуучих боломжтой. Жижиг нэг юм дэлгэцтэй. За хөгжим болон бус зүйлүүдийн оролдууд бол бүгд энэ дээр ингээд том дэлгэцэн дээр за тэгэл хэдэн литр бензин идж байгаа. За километр болон милийн тохируулга бас эндээсээ хийгээ явуучих боломжтой. За тэгээ Apple CarPlay болон бүх зүйлүүд бол байгаа. Сүүлийн үеийн машин учраас бол ухаалаг дэмжигч. За Wi-Fi-аар орох ч юм уу хөгжим маань ингээд бүх оролдууд байгаа. За дотор салооны шинжилтийн хувьд гэх юм бол дотор салон бас юм модоо оруулахтай. За дээгүүрийн юм туузан гэрэлтэй. За уртлын 3 суудлыг бол 3 төрлөөр мэдээж бол сануулна. За хаалганы панелнуудын хувьд гэх юм бол ийм гоё дүүпэн чим шиг ийм гоё материалтай. За энэ мэдээж өөрөө одтой хар өнгөтэй учраас бас илүү гоё харагдана. Хойд багаач болон автомат брейк. За тэгээд 360 градусын камер маань энд харагдаж байгаа хэ манайхаа. 360 градусын камер ч үйдэг юм уу. За 360 камерууд маань энд харагдаж байна. За 360 камертай. За мэдээж сохор бүсийн мэдрэгч маань бас тэнд харагдаж байгаа. Талан дээр бол сохор бүсийн мэдрэмж харагдаж байгаа. За сохор бүсийн мэдрэгчийн хувьд гэх юм бол игнэ байр солихч байдаг юм уу? Иймэрхүү зүйлүүд төр бол маш хэрэгтэй. За дотор салааны хувьд гэх юм бол юм гоё хар алкантра таацтай, алкантра салаантай учраас бол тэр чигтэй гоё юм хар өнгөтэй. Одоо ер нь бол Mercedes-Benz G-Class, S-Class-ууд төр бол голцоо харагддаг шүү дээ алкантра тааснууд. Одоо Toyota болон Lexus бас сүүлийн үед их нэвтрүүлж өгч байгаа. За Mark Lewish-ний хөгжим Dolby Digital стандарттай учраас бол маш олон спикертэй өөр төрөө. За яг жолоочийн дээр бол хажууд энэ дээр нэг спикертэй. За энэ спикер болон микрофоны үүргийг бас давхар гүйцэтгэдэг. За уцаар ярьж байгаа тохиолдолд ч юм уу
утасны дуудлага муудлагууд бол бүгд энд ингээд ярьж байгаа учраас бас микрофон бас маш сайн дуурдаг гэсэн үг. Цаад хүнтэйгээ машинтаа шууд блютүүдээр холбоод утсаараа ингээд ярихад бол ямар нэгэн асуудал гарахгүй. Хянаган дээрээс бас бүх зүйлүүдээ харж болно. За хянахны хувьд гэх юм бол яг нэг спорт машины гаавж нуучийг хянахтай ч үт юм уу те. Тосны халуун хүүтэн за тэгээ аккумулятор болон түршгээд бус Lexus-ийн SUV английн машин шиг бүх зүйлүүдээ хянахаас гадна яг хурд болон тахометрууд бүгд ингээд бөөрн хэдлэгсээр гараад ирж байгаа. Ерөнхийдөө бол спорт машиныг бас санагдуулмаар тийм гоё байгаа. За жолоочийн суудл өрүүл бол мэдээж автомат болж байгаа. За холын гэрэлний тохируулга бас автомат. За pedal shift буюу урагшаа механик 10 шиг хурдны хайрцагтай. За тэгээд шулуун замд бол механик араагаар бас энгээрээ тоглоод явбал илүү гоё байдаг. Гүйц төрүүлэх үйлдэл ихэд машин илүү хүчтэй ч үйдэг юм. Араа шилжилтүүд маш хурдан учраас. За уртлын суудлал бол мэдээж дөрвөн төрлөөр өөрийгөө тохируулах нь. Бүх суудлууд бол автомат. За тэгээд бүх хаалганууд мэдрэгчтэй гэж ерөнхийдөө бол яриад байвал маш их опшн, маш их зүйлтэй. За гадна нүүр шинжилт болон фейслифтүүдийн хувьд ярих юм бол их гэрэл бол хол ойрнысын 3 линзийн их гэрэлтэй. За тэгээд доотлын подоор болон урсдаг дохиотой болоод ирж байгаа. Их гэрэлний хувьд. За доод нэмэлтийн гэрэл маань дахиад бас линзийн их гэрэлтэй учраас бол тусгалын хувьд бол бүр үнэхээр ярилт байхгүй супер. За уртлын нүүр маань шил болоод ирж байгаа учраас бол урд машин даагч юм уу cruise control system гэдэг бүх зүйлүүдийг бол энтэй зохицуулж өгсөн. За урд гүпэн дээрээс гэрэл угаагч байдаг юм уу те. Ингээд бүх зүйлүүд нь гараад ирсэн учраас бол Lexus 600 гэдэг машины хувьд бол үнэхээр ярилт байхгүй. За тэгээд тансаг 5 дахыг бол сүүлийн үед хамгийн сайн мэдрүүлж байгаа гэдэг утгаараа бас нөгөө өмнө Lexus 570 ч юм уу 470 мотор дээр гарч ирсэн V8 моторууд бас нөгөө бензин эдэлдэг гээд хэрэглэгчид бас шүмжлэлтэй ханддаг учраас бол Lexus 600 моторын хувьд гэх юм бол V6 мотортой твин турбо болоод ирж байгаа учраас бол хүчний хувьд бол тесрэлтийн хувьд ч гэх юм уу турбо ото мотор учраас бол V8 мотороос хамаагүй хүчтэй. За тэгээ ерөнхийдөө бол Lexus 600 гэдэг машин бол одоо бол дорн техна дэлхийд тэтэрчгтэй танигдаад бас хэрэглэгчтэй хайрагдтаа явж байгаа машин гэж хэлэхэд бол бодно 100% хэлж болох нэ тэгээд. За хойд хэсэгдэх юм бол хойдлын цог мэдээж өөр төр ийм хөшигтэй. За ингээд хөшигний хувьд бол ийм байгаа. За тэгээд давхар Mark Lewis-ний хөгжимтэй учраас энд шингэлэгч маань харагдаж байна. Доор бол үндсэн бааз спикер маань харагдаж байна те. За тэгээд хаалганы энэ панелууд бол бүгдээрээ маш гоё юм саатай дүүпэндөө оруулахтай учраас бол хойд хаалганы хавтас ч гэдэг зүйлүүд бол маш гоё болоод ирж байгаа. За тэгээд хойдл урталгүй бүгд арьсан суудалтай бас маш олон спикертэй учраас бас маш гоё явах. За манайх машин бас угаалга руу орж үйлчлүүлэх гэж байгаа учраас хэдүүлээ бас гэсэн юм. За орж ирж байгаа хүмүүстэй хандаж хэлэхэд бол манайхан бас сайхан зүрх лайкаараа сайхан давлгаалаад өгөөрэй. За багажны хувьд гэх юм бол автомат багажтай. За тэгээд хойно заалны суудлуудтай. За 3 дугаар игнэний заалны суудлуудыг бол бүгднийг автоматар тохируулах нь өгсөн байгаа учраас бас унгаагт ч юм уу дэлгэхэд маш амар гэсэн үг. Жолоочоос ямар нэгэн нөгөө механикаар татаал, ороод, дээш нь татаал, доош нь буулгаал, төмлөр гаргаж ирэхэд шаардлага байхгүй. За тэгээд энэ 3 дугаар заалан дээр бол хүн суухад бол ямар нэгэн асуудал байхгүй, маш том зайтай. За тэгээд давхар 12 вольтын залгуур болон Type-C оролтуудыг бол бүгдийг энд нь шийдээд өгчихсөн байгаа учраас маш гоё. За тэгээд энэчнээ дахиад парны удирдлага хойд цонх руу бас парны удирдлагууд зүйлүүд бас маш олон партай учраас бол бүх зүйлүүд нь гоё тохироод өгсөн байгаа маа. За үзэж байгаа хүмүүс маань лайк зүрхээрээ бас дахин нэг давлгаалаад өгье те. Суглаахыг хүсэж байгаа хүмүүс байх юм бол бас Lexus 600 машин дээр бол суглаа байна. Суглаа авч болон лайвны маань зүүн доод болон пин комент зэгт бол дансны дугаар харагдаж байгаа учраас суглаа авч болно гэсэн үг. За тэгээ 50,000 төгрөгөөр бас Азийн ондон гийсэн азтай аавын хүү ээж охин бол Lexus 600 машинаас бас хатгаад авах боломж бүрэн байна. За тэгээ ерөнхийдөө бол маш хурдан байгаа. Нэг зарлаад нэг 5-6 хонжоогоо мөртлөө 7 оч хоноогүй байгаа мөртлөө бол 60 орчим хувийн суглааны бол гарцсан байна. За үлдэгдэл 40 орчим хувийн бол яарвталтай гаргаад тэгээ хэдүүл бас Lexus 600-аа хурдан тодруулаад яа манайхан ч 600-аар цангасан баг шиг шүү дээ тий. 600-600-ыг бичээдс одоо л ерөөсө 600-аар бол цангацсан л байна да манайхан ч бас. Өөх лайк зүрхээр бас 600 тэр сайн давлгаалт юм биш үү. За тэгээ үзэж байгаа хүмүүстээ бол дахин өдрийн мэндийг хүргэе. За амралтын өдөр учраас манайхан бас
олоолаа үзээд байгаа хэрэг. За тэгээ өөрийнх нь үндсэн өнгөний хувьд ярих юм бол өөрийнх нь үндсэн өнгө бол титан өнгө. За тэгээд титан өнгө бол голцоо Lexus дээр гардаг ч байт юм уу. Тэгээд ерөнхийдөө бол маш гоё харагддаг. За энэхүү өнгөн дээр матаар хуулгаддаг ч юм уу. Ингээд гой зүйлүүд хийгээд нэмээд тоноглох ч юм уу. Ийм байдлаар ингээд гоё өнгийн бас жоохон өөрөөс нь дөрмийн дагуугаас өөрөөр гоё ингээ өөрчлөлт бас гоё харагддаг шүү манайхаа. Авж байгаа хүмүүс маань ч гэсэн суглаа авж байгаа хүмүүс маань бас нэмэлтээр өөрөө бүр гоё болгоод унах бол боломжтой. Яндоо аз гэсэн мэн. За амжилт хүсье. За суглаа авсан хүмүүс маань бол дөнгөж сая 20 минутын өмнөх шивэлт хүртэл бол шивэлт бол бүгд хийгдсэн. Шивэлтийн тал дээр бол санаа зовоодох зүйл байхгүй. Шивэлтүүд бол бүгд хийгдсэн байгаа учраас бас шивэлтээ ороод дугаар арга линкээр ороод дугаараа харцаагаараа манайхаа. За тэгээ суглаа авахыг хүсэж байгаа хүмүүс үгүй суглаа авч болно, суглаа авч болно шүү. За тэгээ Lexus 600 машин дээр маань сүүлийн нэг 40 орчим үеийн суглаа үлдсэн байгаа. Гаралт бол маш хурдан байгаа учраас бас өнөөдөр маргааш нөгөөдөртөө бол гаргачмаар юм. Өнөөдөр ч бол худлаа маргааш бол 5 бүрээс 10 утасныхаа араас бол 5 бүрээс 10 утсаа их тодруулчаад Lexus 600 машиныхаа бас тохирлыг ихтүүлээ бас нэгэн сайхан гэр бүл Азиад нь гийсэн гэр бүл те Lexus-ийн шинэ өнгө төрөх болох Lexus 600 машинаар бас азтан болоод манайхаас бас машинаа гардаж авах нэ. За тэгэл урд нүүрний хувьд юм бол маш гоё юм том нүүр мөртэй никл оруулга ихтэй. Ерөнхийдөө бол Lexus-ийн нүүр өмнө загваруудаас бүр илүү гоё томроод тодроод гэрэлнүүдийн тусгалч гэсэндээ бол өөр болоод байгаа. Тэгээ Lexus 600 гэдэг цуврал бол бас л машины шинэ хувьсэл болоод байгаа. За хүчний хувьд харьцуулах юм бол ер нь бол Mercedes-Benz G-Class ч юм уу G500 ерөнхийдөө бол G63 руу бол төхгүй G500, Mercedes-Benz G500 за Land Cruiser 300 ч байт юм уу иймэрхүү машинуудаас бол хүчний хувьд бүр илт илүү тасархаа гэдгийг бас манайхан бол мэдэх хэрэгтэй байх. За оффроуд чиглэлээр бол бас тоногийг гоё авд юм лээ. Америкуудын тоноглсон байгаагаас анзаарах гэсэндээ ерөнхийдөө бол засамлын машин бол мөнөөсөө мөн болчихсон хот дотор унахад бол маш тохиромжтой юм лээ шүү. Тэгээд суглаа авахыг хүсэж байгаа хүмүүс байвал суглаа авч болно. За тэгээд маргааш хэдүүлээ 5 Plus 41 бол 10 шиг iPhone 17 Pro Max утасныхаа тохирлоор уулзцаая баяр та.